Энэ одоо Монгол улсад оруулчихад байгаа 150 орчим сая доллар маань өөрөө одоо зээл юм уу? Буцалтгүй тусламж байд юм уу? Ямар хэлбэрээр ингэж явд юм бэ? Хоёрдугаарт нь тэр сэргийгт эрчим хүчний чиглэлийн станцууд баригдах юм байна шүү дээ. Тэгэд энэ одоо баригдаад явхлаараа дараа нь ашиглалтанд орж таарна. Энэ ашиглалтыг хэн хариуцж явах вэ дараа нь? Энэ дээр та бүхэнд нэмэлт мэдээлэл өгөх боломж байна уу? За ажлын хэсгээс хариулъя. Энэ дээр микрофон. Байгаль орчны амьсгалын Батбаяр гишүүний асуултанд хариулъя. Өнгөрсөн хугацаанд оруулж ирсэн төсөл хөтөлбөрүүд бол дандаа грант буюу одоо буцалтгүй тусламжаар орж ирсэн байгаа. За юунд Монгол улсад хэрэгжүүлж байгаа төсөл хөтөлбөрүүд маань одоо орон нутгийн өмч буюу одоо тухайн одоо төрийн захиргааны байгууллагуудад үлдэж байгаа. Жишээ нь 2018 онд одоо эрчим хүчний яам байгаль орчин аялал жуулчны яамын хамтраад нийслэл хотын төвлөрсөн дулаанаас аслагдмал байрлал бүхий сонгон хайрхан дүүргийн 122 дугаар сургуульд одоо газрын гүний дулааны одоо асуудлыг шийдээд тухайн сургуульдаа хүлээл гэж өгсөн байгаа. Тэгээ энэ мэтэр одоо энэ төслийн маань одоо хамт хилцээрээ багталснаар энэ томоохон хөтөлбөрүүд рүү орно. Тэгээ тэр үед бол одоо тухайн төслүүд дээрээ одоо хүлээж авах байгууллагуудаа сонгоод явна. За орон нутагт баригдаж байгаа одоо туршилтын одоо станцыг бол орон нутагт нь хүлээлгэж өгнө. За бусад одоо томоохон төсөл хөтөлбөрүүдийг бол төсөл хөтөлбөр тус бүр дээр нь ярьж явна хэрэгжүүлэгч байгууллагуудаа.